шүү дээ. Та бүхэнд 440 Гц цоо шинхэн нэвтрүүлгээд та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд DJ гитар сургалтын төв Joint 11 та бүхэнд 440 Гц нэвтрүүлгийг хүргээд одоо энэ мэдгүй түмэн олон дугаар та бүхэнд хүргэсэн байна. Ингээд маш олон үзэгчдийн хүсэлтээр, маш олон Davka Guitar Lessons группийн хүсэлтээр мөн маш олон манай Joint 11 болон DJ гитар сургалтын төвийн пэйждөө бичсэн хүмүүсийн хүсэлтийн дагуу та бүхэнд UB9 хамтлагийн нэг өдөр хэмээх дуу та бүхэнд өнөөдөр зааж өгч байна. За өнгөрсөн 7 хоног та бүхэнд Улаанбаатарын үдшиж болон өөр дуунуудыг яг Davka Guitar App-ыг ашиглан хэрхэн яаж тоглож болдог вэ гэдгийг та бүхэнд үзүүлсэн байгаа. Мөн өнөөдөр та бүхэнд мөн адилхан Davka Guitar App-ыг ашиглан энэхүү дууг хэрхэн тоглож болох вэ гэдгийг та бүхэнд зааж өгч байна. За ингээд олон оршилгүй 440 Гц нэвтрүүлгийг та бүхэнд цоо шинхэн дугаар UB9 нэг өдөр. За ингээд UB9 нэг өдөр. За энэхүү дуу маань 3 хэсгээс бүтнэ. Интро, бадаг, дахилт. За интро хэсэг та бүхэнд бол tab миний доогоор tab гарах болно. Tab-аараа та бүхэн сурах болно. Харин бадаг дахилтаа бүгдээрээ Davka Guitar App-ыг ашиглан сурцгаая. За тэгээд Davka Guitar App iOS буюу iPhone дээр одоохондоо гараагүй байгаа. Тэгээд маш олон хүмүүс хурдан гаргаач бүгд утсаас залгасан, пэйждүүч бичсэн. Тэгээд би хурдан гаргаж бас хичээж байгаа, ажиллаж байгаа. Тэгээд удахгүй та бүхэнд хүрэх байхаа гэж найдаж байна. За, интро хэсэг. Тэгэхээр би та бүхэнд нэг удаан тоглож үзүүлье. Дараа нь яг детальны буюу жижигхэн та бүхэн зааж өгье. За интро хэсэг бол энэ хэсэг байна. За энэхүү дууг маань сурахад бас тийм хэцүү биш. Хэрвээ та гитар сонирхч та бүхэн Can in D гэдэг аяыг мэддэг бол энэ бол айгүй алдартай. За ингээд цааш нь явдаг. Rock, тэг Can Rock гэдэг энэхүү дууг аяыг мэддэг бол энэ дууг сурахад бас илүү их амархан. За интро хэсэг хамгийн ихний хэсэг. Ер нь та найзтайгаа нийлж тоглож байгаа бол бас энэ айгүй их гоё, яг энэ аяыг тоглоход айгүй их гоё. Нэг өдрийг тоглоход нэг нь аккорд тоглож авах, нөгөөт нь дээдлэлт нь аккордуудын хөндрөлөөр нь тоглож идэг. Энүүгээр бас гоё найзтайгаа нийлээд тоглоход илүү их гоё сонсогдсон шүү. За, 1-р хуруу 1 2 3 дугаар утасны 7-р ладыг дарна. 1-р хуруу 1 2 3 дугаар утасны 7-р лад. За одоо 4-р хуруу 1-р утасны 10-р лад. За, доошгоо roll хийн. Roll гэдэг маань 1 2 3 гэж араас нь дуургана. Ийм болж байна. За 1 2 3 гэж араас нь дуурайад дараа нь 3 2 гэж утаснууд араас нь татна. За дахиад удаан 1 2 3 утсыг араас нь roll хийж дуургана. Дараа нь 3 2. За дараа нь 1-р хуруу 3-р утасны 9-р лад, 2-р хуруу 1-р утасны 9-р лад, харин 3-р хуруу 2-р утасны 10-р лад. За таталт маань яг адилхан. Эхлээд roll хийн, дараа нь 3-р татаад 2-оор татна. Roll хийлээ. 3 2. За үүний дараа буцаагаад 7-р ладны 1 2 3 утсыг зэрэг дарна. Гэхдээ өмнөх эхлэхдээ бол 1-р хуруу уучлаарай 4-р хуруу 1-р утасны 10-р ладанд ирсэн бол одоо л энэ ч зөвхөн 1 2 3 утасны 7-р ладын 1 хуруугаар дарчихна. За таталт нь муу адилхан, яг адилхан. Доошо roll хийлээ 3 2. Ийм болно. За эхнээс нь нийлүүлээ. 1-р 1 2 3 утасны 7-р ладыг дарлаа. 4-р хуруу 1-р утасны 10-р лад. За roll хийлээ 3 2. За дараа 9-р утасны уучлаарай 9-р ладны 3-р утас 1-р утасны 9-р лад. За ийм болж байна. За 3-р хуруу 2-р утасны 10-р лад. Доошоо roll хийгээд 3 2. Ийм болж байна. За дараа 1 2 3 утасны 7-р лад. За үүнийхээ дараа 1 2 3 утасны 2-р ладыг бүтнээр дарлаа. 1 2 1 2 3 утасны 2-р ладыг дарлаа. Ийм
болж байна. За рол хийгээд араас нь 3 2 гэж татах шаардлагагүй. Рол хийлээ. Ингээд болоо. За араас нь жижигхэн хоолт орно. 2 дугаар дадны 2 дугаар утсыг рол хийлээ. За дуурсан сая. За одоо 2 дугаар утсыг хоосон. 2 дугаар утсыг хоосон дуурна. Дараа нь 3 дугаар утсыг хоёулаад. Ийм болж байна. За эхнээс нь сурсаас үүдээ нийлүүлээд тоож үзье. Рол хийсэн. 2 дугаар цоосон. 3 дугаар цоо хоёулаад. За үүний дараагаар 3 дугаар утсны 7 дугаар ладны 1 дугаар руу 3 дугаар утсны 7 дугаар ладны 1 дугаар руу 1 дугаар утсны 7 дугаар ладан дээр 2 дугаар руу 2 дугаар утсны 8 дугаар ладан дээр 3 дугаар руу. За 3 дугаар утсны 7 дугаар лад 1 дугаар утсны 7 дугаар лад 2 дугаар утсны 8 дугаар лад. За доош рол хийн. Рол хийгээд 3 2. За нийлхэрийн сонсогд нь. За яаж тулж ийнэ гэхээр 1 дугаар утсны 7 дугаар лад 3 дугаар утсны 7 дугаар лад 2 дугаар утсны 8 дугаар ладан дээр 3 дугаар руу тавьчаад рол хийгээд 3 татаад 2 татлаа. Одоо 2 дугаар утсыг дангаар татна. 2 дугаар утсыг дангаар татлаа. Ре мажор өрнө. Ре мажор өрөөд 3 2 1 гэдэг усан дод араас нь орчих. Нийлүүлэн хэсэг. За сурсан сэдв өгснээс удаан тоглож үзье. Доогуур тааб гарч байгаа таабнуудаа тулгаад үзээрэй. За ихтэй доош ороо. Рол 3 2. За нэг 2 3 дугаар толтуулаад. За нэг 2 3 дугаар хоёулаад доош рол хийгээл орно. За дараа нь 2 дугаар цоосон. 2 дугаар цоо 3 дугаар 3 дугаар цны хоёулаад. 3 дугаар цны хоёулаад. За үүний дараагаар 1 дугаар цны 7 дугаарлаад 3 дугаар цны 7 дугаарлаад 2 дугаар цны 8 дугаарлаад. Доош рол хийгээд 3 2 дугаар цаа гарсан. Дараа нь 2 дугаар цоосон. За тэгээд ре мажор байна. 3 2 1 юм болж байна. За үүний дараа нэмээс хүрнэ. За яаж тоглож байна гэхээр 3 дугаар руу 1 дугаар утсны 7 дугаар ладан дээр харин 1 дугаар руу 1 дугаар утсны 5 дугаар ладан дээр. За тэгээд 1 дугаар утсны 7 дугаар ладыг дуурна. Фашлог гэж нэрлэдэг. Англиар hammer on гэдэг. За 1 дугаар утсны 5 дугаар ладан дээр 1 дугаар руу 1 дугаар утсны 7 дугаар ладан дээр 3 дугаар байгаа. За ихлэ 7 дугаар ладаа дуурна. Авлаа 5 дугаар ладыг дуурна. Дараа нь hammer on хийн. Hammer on гэдэг маань 1 дугаар утсны 7 дуурлаа, 1 дугаар утсны 5-ыг дуурлаа. Дуурсны дараа шууд 7 дугаар талд хуруу тавиад буцаа авчна. Дахиж энэ баруун гараа дахиж татахгүй гэсэн үг. 1-ийн 7, 1-ийн 5, 7-гоо буцаа тавиад буцаа авлаа. Удаан юм бол 1-ийн 7, 1-ийн 5, 7-оор буцаа тавиад буцаа авлаа. За дараагийн хэсэг маань
Тэгснийхаа дараа нэгдүгээр утсан хоёрдугаар латанд нэгдүгээр рүү, нэгдүгээр утсан гуравдугаар латан дээр хоёрдугаар руу. Яг энэ ч тоглож байсантай адилхан. Гэтэл лаадууд нь өөр. Нэгдүгээр утсан гуравдугаар лад дуурлаа. Нэгдүгээр утсан хоёрдугаар лад дуурлаа. Одоо хамер он. Гуравдугаар тавилаа, буцаа руу авлаа. За дараа нь хоёрдугаар цоосон. Удаа. За үүний дараа 3 дугаар цон үйдүүлээд 2 дугаар цон үйдүүлээд тэгээд 1 дугаар цоосон. За энэ суудан 1-ийн 7, 1-ийн 5, 7-оор хамер он pull off. За дараа 1-ийн 2 дээр 1 дугаар руу, 1-ийн 3 дээр 2 дугаар руу. За 1-ийн 3 дугуурлаа. 1-ийн 2 дугуурлаа. Hammer on, pull off. Дараа нь 1 дугаар хоосон. За дараа 1 дугаар 3 дугаар цон дугуулад 2 дугаар цон дугуулад тэгээд 1 дугаар цоосон. За одоо бүгдээрээ сурсан хэсгүүдээ интрогоо нийлүүлээд тоглож үзье маш удаан. За доотлохоо таптай тулахад яваарай. Явлаа. За юм болж байна. За одоо сурсан интрогоо яг дууныхаа хэмжээнд буюу арай жоох хурдан тоглоод үзье. За ингээд UB Night- нэг өдөр дууны маань интро хэсэг энэ болж байна. За ингээд үүний дараа мэдээж бүгдээрээ бадгаас сурсан. Харин бадгаас сурахдаа бүгдээрэнд маань дако гитар хэрэг болно. За ингээд миний баруун гарталт маань дако гитар ап маань гарч ирсэн байна. За эхлэл 2 удаа нэгдүгээр бадаг нартай бас бороотой, солонготой бас болзоотой гэх мэтлэн яваад дахиад тэгээ 2 дугаар бадаг гэсэн байна. За тэгэхээр өөрөөр бадаг дахилтуудын зарчим адилхан учраас би та бүхэндээ бадгийг зааж өгөө, дахилтыг зааж өгнө. За хамгийн ихний аккорд маань ре мажор гэсэн аккорд байна. За хэрвээ та бүхэн аккорд мэдгүй бол тухайн аккордын дээрээ үсгэндийн зургийн дахилтын аккордууд маань гарч ирдэг байгаа. За ре мажор ийм аккорд байна. За нэгдүгээр утасны 3 дугаар ладны 1 дугаар руу, нэгдүгээр утасны 2 дугаар ладан дээр 2 дугаар руу, 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр 3 дугаар руу. За ре мажор. За аккорд арлаа. За одоо тоглоно. За бат маань ерөнхийдөө иймэр явж. Би яг энэ дууг сайн бас мэдгүй байгаа учраас үзэгчдээс бас хүсэл өчи өөрөө сайн дуулж чаддгүй.
Гэтэ яг та бүхэндээ ерөөдөө баримж болох үднээс аялж үж байна. За даавка гитар ап маань нөгөө Монголд анх удаа хийх заах учраас бас жоохон хардаа байдаг. Энэ удаа жишээлбэл яг дуунуудыг үгнүүд дээр аккордууд маань яг таарч тавигдаагүй байгаа. Энэ тэндээ орцсон байгаа. За энийг бас уучлаарай. Даавка гитар ап маань шинжлэхдээ бас энэ засагдах болно гэж. За эхнээс нь явъя. Аккордуудыг бүгдээр сайн хараад аваарай. Эхлээд ре мажороос эхэлж байгаа. Ля мажор, си минор, фа диез минор гэх бичлэг явж байна. За эхлээд би нэг аялаад удаан тоглож үзүүлээ. Та бүхэн сайн хараад аваарай. За Батман иймэрхүү явж байна. За тэгэхээр яаж тоглож байна вэ гэхээр эхлээд ре мажор. За таталтууд маань 4-1 зэрэгтэй 3-2-3. Ре мажор дээр ре мажороос аккордоо барьсан 4-1 зэрэгтэй 3-2-3. За дараа нь ля мажор гэсэн аккорд болж байна. Ля мажор. За ля мажор хэрэг та бүхэн барьж чадахгүй байгаа бол энэс харж болно. Ля мажор. За миний баруун болсонд даавка гитар автор аккордууд маань гарч байна. Ля мажор. За 5-1 зэрэгтэй 5-1 зэрэгтэй 3-2-3. Ийм болж байна. За дараа нь бидэнд хэрэгтэй аккорд за уучлаарай. Си минор гэсэн аккорд байна. Си минор. За хоёрдугаар ладыг нэг хуруугаар нэгдүгээр хуруугаар бүгднийг дарах юм байна. За тэгээд хоёрдугаар утасны 3 дугаар ладан дээр 2 дугаар хуруу. Дөрөвдүгээр утасны 3 дугаар ладан дээр 3 дугаар хуруу. 3 дугаар утасны 4 дугаар ладан дээр 4 дугаар хуруу. За юм болж. За талт ихтэй 5 2-оор зэрэгтэн 5 2-оор зэрэгтэй 3-1-3. Си минорд таталт маань арай өөр болж байна. 5 2-ыг зэрэгтлээ 3-1-3. За дараагийн аккорд бүгдээр харъя. Си минорын дараагийн аккорд. Фа диез минор гэсэн аккорд байна. За хоёрдугаар таа яг нэг хөдөлгөөр хоёрдугаар таа дарсан хിവэрэ. Си минороос юуны өөр вэ гэхээр яг нэгний утасны дээр 3 болон 4 утас маань дээшилж шин. Тэгээд нөгөө уруу маань оролцохгүй болж байна. Ийм болж байна. За яг чихэн дуун дээр бол за таталт нарай өөр. За та бүхэнд арай амархан болох үднэс таталтыг зааж өгье. 6 болон 2 дугаар утас зэрэгтэн. Дараа нь 4 дугаар 3 дугаар утасны 4 дугаар лад руу буун. Дуургана. 3 дугаар утасны 4 дугаар ладыг дуурлаа. Дуурангуудаа буцаад чиж ураа авчна. Тэгээ 3 дугаар утас татна. 6 2-оор зэрэгтлээ. 3 дугаар утасны 4 дугаар ладыг чиж ураа дуурлаа. Авлаа. Фа диез минор гэсэн аккорд байсан 6-2-оор зэрэгтлээ. За 3 дугаар утасны 4 дугаар авлаа. Буцаад 4 дугаар утасны 4 дугаар тавилаа. Тэгээд 4 дугаар татчихсан гэсэн. За эхнийхээ 4 аккорд эхнээс нь тоглож үзье. Тэгэхээр ре мажор, ля мажор, си минор, фа диез минор.
эхний дөрөв аккорд. За эхний тойр маань явчлаа гэсэн үг. За дараа нь болор туяраад гэлбата хайрын энэ өдөр гэдэг мөрийг тоглох чинь. За эхлээ соль мажор. За соль мажор. За аккорд мэдгүй хон бүгдээр аккордоо бас аппликейшнс харж болно. За юм байна. Хоёрдугаар руу 6 дугаар утасны хоёрдуурлаад, нэгдүгээр руу 5 дугаар утасны нэгдүгэрлаад, 3 дугаар руу 3 дугаар утасны хоёрдуурл 3 дугаар хуруу 2 дугаар утасны 3 дуурлаад, 4 дугаар руу 1 дугаар утасны 4 дуурлаад. За ийм аккорд байна. За таталт маань 6-1 зэрэгтдээд 3-2-3. Соль мажор 6-1 зэрэгтлээ 3-2-3. За дараа соль мажорын дараа бүгд ямар аккорд байгаа харъя. Ре мажор байна. За ре мажор бүгд одоо баруун тогтоосон баг. Ийм байна. За таталт маань 4-2-оор зэрэгдэлтэн. Тэгээ 3-1-3. Ре мажор дээр 4-2-оор зэрэгдлээ 3-1-3. 4-2-оор зэрэгдлээ 3-1-3. За үүний дараагаар ми минор аккорд байна. Ми минор. За 5-2 5 дугаар утасны 2 дуулаад 2 дугаар, 4 дугаар утасны 2 дуулаад 3 дугаар. За 6 болон 2 дугаар утас зэрэгтээд 4-3-4. Ми минор дээр 6-2-ыг зэрэгтлээ 4-3-4. За ингээд хоёр дахь мөрний маань сүүлчийн аккорд ля мажор байна. За 2 дугаар руу 4 дугаар утасны 2 дуурлаад, 3 дугаар руу 3 дугаар утасны 2 дуурлаад, 4 дугаар руу 2 дугаар утасны 2 дуурлаад. За юм болсон. За таталт маань 5 болон 2 дугаар утас зэрэгтлээ. 3 уучлаарай 5-2 зэрэгтлээ 4-3-4. За сурсан бадгаа эхнээс нь нийлүүлээд тоолж үзье. Нартай бас бороотой, солонготой бас болцоотой гэдэг үгтэй тоглох. Тэгэхээр ре мажор, ля мажор, ре мажор, ля мажор, си минор, фа диез минор хүртэл тоглоё. За явлаа. За дараа нь болор туяраад гэлбата хайрын энэ өдөр хүртэл явъя. Соль мажороос. Ийм болж. За эхнээсээ бүгднгийн эхний хоёр мөрөөр нийлүүлээд тоглож үзье. За хажуудааны бүсгүүдээ халаасандаа би хитвчгүй. Хамт яваа бүсгүүдээ хайраас өөр бэлэггүй гэдэг. Энэ хоёр мөр маань яг эхний хоёр мөртөө адилхан явагдаж байна. За тэгэхээр бүгдээрээ яг таталтууд маань сурсан зүйл маань бүгд адилхан гэсэн үг. За тэгэхээр эхнээсээ хажуудаа гэд эхлэе. Хажуудааны бүсгүүдээ халаасандаа би хитвчгүй. Хамт яваа бүсгүүдээ за таталтууд маань яг адилхан. За эхнээс нь бадгаа бүтнээр нь тоглохгүй үзье. Ре мажор.
За та бүхэндээ сая UB Night нэг өдрийн интро болон бат хэсгийг зааж өглөө. Одоо харин та бүхэндээ дахил хэсгийг зааж өгье. За дахил UB Night нэг өдрийн дахил. За эхлээд бүгдээрээ аккордуудаа би та бүхнийг тоглож үзүүлье. За дахил хэсэг маань одоо та бүхэн орчин дахилт маань хамгийн ихэнд соль мажорс аккорд байна. За дахилт маань 6-1 зэрэгтэй 3 2 3. Соль мажор 6-1 зэрэгтэй 3 2 3. За дараа нь A maj 7 гэж байна. A major 7 аккорд. Энэ аккордыг бүгдээрээ арай жоох хэлбэрхнаар ихлээд энэ дуун дээр барьж үзье. Яг энэ аккордыг барихгүйгээр. За ингэ барьчих. La major маань өөрөө юм. За ингэ барьчих болно. За яаж болж нэхэр 2 дугаар уруу маань 3 дугаар утасны уучлаарай 4 дугаар утасны дуурлаад 3 дугаар уруу маань 2 дугаар утасны 2 дуурлаад. Ердөө л. За татал маань 5 2 зэрэгтэй 3 1 3. За соль мажороос эхлээд үзье. За дараа нь фа диез минор бид нар бат дээр үзсэн байгаа. За фа диез минор татал ихтэй 6 2 зэрэгтэй 3 1 3. За дараа нь Си минор. Си минор дээр 5 2 зэрэгтэй 3 1 3. 5 2 зэрэгтэй 3 1 3. За дахилтаа зүгээр миний хайрын зүн сумд итгэсэн гэдэг хүртэл тоглоод үзье. За энэ болж байна. За одоо зөөлөн дүлгүүн чамдаа би хайртай. Ми минор. За ийм аккордууд орж байна. За эхлээ ми минор. 6 2 зэрэгтэй 4 3 4. За дараа нь ля мажор. Ля мажор. Тэгэхээр сая бид нар ми минор гэсэн аккорд байсан. 6 2 зэрэгтэй 4 3 4. Ийм болж байна. 6 2 зэрэгтэй 4 3 4. За дараа нь ля мажор. 5 2 зэрэгтэй 4 3 4. 5 2 зэрэгтэй 4 3 4. зэрэгтэй 4 3 4. За дараа нь ре мажор. 4 2 зэрэгтэй 4 2 зэрэгтэй 3 1 3. 4 2 зэрэгтэй 3 1 3. 4 2 зэрэгтэй 3 1 3. За үүний дараагаар Си мажор аккорд орж байна. За Си мажор аккорд мэдгүй хүмүүс бол одоо бүгдээр аппликейшн руу сайн хараарай. Нэгдүгээр хуруугаар 2 дугаар ладыг бүдингийн дарна гэсэн байна. Нэгдүгээр хуруу 2 дугаар ладыг бүдингийн дарна гэсэн байна. За тэгээд 4 дугаар хуруу маань 2 дугаар утасны 1 2 3 4 дугаар ладан дээр. За ийм болж байна. 3 дугаар хуруу маань 3 дугаар утасны 4 дугаар ладан дээр.
За хоёрдугаар уруу маань дөрөвдүгээр утасны дөрөвдүгээр ладанд ийм болчих. За C мажор. За 5 2 зэрэгтэй 3 2 3. 3 1 3. 5 2 зэрэгтэй 3 1 3. За юм болж байна. За одоо бүгдээрээ дахилтаа ихнээс нь нийлүүлээд тоож үзье. Соль мажор. La major 7, Fa diez minor, Si minor, Mi minor, La major, Re major, Si major, La sol major, La 7, Fa diez minor, Si minor, Mi minor, La minor, Re major. За хамгийн сүүлд байгаа хөөрхөн даруу чамдаа би хайртай гэдэг хэсгийн ре мажор бол ерөнхийдөө дууны маань интрос шууд тоолуудад эхэлждэг. Ми минь хөөрхөн даруу чамдаа би хайртай гэдэг хэсгээс тоглох юм бол ми минор, ре мажор, одоо интро. Ингээд цаашаа энэ тойрс маань тоглодод эхэлж байгаа. За тэгэхээр бүгдээрээ дахилт хэсгээ эхнээс нь дахиад нэг тоглоод үзье. За та бүхэн би эхлүүлж өгье, та бүхэн үзэгч та бүхэн маань дуулаарай. Зөв. За дахилт хэсэг маань ре болон си мажорс аккордыг хувааж тоглож байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за ихтэй бүтээс дахилтаас дахиад тоглож үзье. Зүг. Ми минор. Ре шууд си мажор. За дахиад дахиад нэгнээс нь дуулаад үзье. Зүг. Устара. Зүг. За ингээд цаашаа интрос маань дахиад тоглож чинь гэсэн. За одоо энэ бүгдээрээ энэхүү дуу хэрвээ цохилттой тоглоод яаж тоглож болох вэ гэдэг үзье. За ихлэ бадаг хэсэг. Нартай бас бороотой. За дахилтаас нь бүгдээр тоглож үзчихье. Жаргалтай бас хагацалтай гэдгээс. За цохилт хийхдээ ийм цохилт байгаа. Доошоо. Дэшээ доошоо.
За удаан доошоо. Дээшээ доошоо. Доошоо. Дээшээ татлаа доошоо. За бүгдээ надад цуг хийхэд үзээрэй. 1 2 3 доошоо. Дээшээ доошоо. 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 Тодоо үзье. За ингээд та бүхэнд UB Night нэг өдөр дууны интро бадаг дахилтуудыг зааж өглөө. Одоо хамгийн сонирхолтой хэсэг болох дундлагын гоцлол буюу соло хэсэг. За ихтэй би та бүхэнд нэг удаа удаан тоглож үзүүлээ. Дараа нь та бүхэнд зааж өгнө. Тэгэд миний доогоор бас тав маань гарч байгаа шүү. За интрос маань маш амархан өөрийнх нь аялгаагаар тавьчих жаа. За яаж туулж ийнэ вэ гэхлээр
утасны долдуулаад. 5 дугаар ладаас долдуулаад гэсэн. Дараа нь 5 дугаар лад. 3 дугаар лад. 2 дугаар лад. За 3 дугаар лад. 5 дугаар лад. 4 дугаар утасны 3 дугаар лад. Дараа нь 3 дугаар утасны 2 дугаар ладаас 3 дугаар лад руу хамраа. 5 дугаар лад. 3 дугаар лад. 4 дугаар утасны 5 дугаар лад. 4 дугаар утасны 3 дугаар лад. 4 дугаар утасны 5 дугаар лад. 3 дугаар утасны 2 дугаар лад. 3 дугаар утасны 3 дугаар лад. 3 дугаар утасны 5 дугаар лад. За солоны эхний нэг тойрог. За үүний дараа дахиад 5 дугаар ладаас 7 дугаар лад руу гисант 3 дугаар утасны. Дараа нь 2 дугаар утасны 8 дугаар лад. Дараа нь 2 дугаар утасны 5 дугаар лад. Нийлүүлвэл дараа нь 3-ын 7, 3-ын 5 нийлүүлээ. Тавтахсаар болоход яваарай. 2 дугаар утасны 6 дугаар ладнаас 2 дугаар утасны 8 дугаар лад руу гисант хийж байна. Дараа нь буцаад 2 дугаар утасны 6 дугаар лад. За солоны 2 тойргийг удаан тоглоо үзье. 2 дугаар утасны 8 дугаар лад, 2 дугаар утасны 5 дугаар лад, 3 дугаар утасны 7 дугаар лад, 3 дугаар утасны 5 дугаар лад. Дараа нь 2 дугаар утасны 6-аас 2 дугаар утасны 8 руу гисант. 2 дугаар утасны 5. Уушлаа. 2 дугаар утасны 6 дугаар лад. Нэмс болж байгаа. 3 дугаар утасны 2 дугаар ладнаас 3 дугаар утасны 3 дугаар лад руу фашлаг. За 2 дугаар лад. 3 дугаар утасны 2 дугаар ладнаас 3 дугаар утасны 3 дугаар лад руу фашлаг. За 2 дугаар лад. Дараа нь 4 дугаар утасны 5 дугаар лад. Дараа нь 4 дугаар утасны 3 дугаар лад. 2 дугаар 3 дугаар утасны 2 дугаар лад. 3 дугаар хоосон. Тэр яваа шүү. За содоос нийлүүлээд тоолж үзье. За ингээд та бүхэндээ өнөөдөр 440 Гц нэвтрүүлэг UB Night хамтгийн нэг өдөр хэмээх дууг бүтнээр нь зааж өглөө. Энэ маань бүтнээр нь гэдэг маань интро хэсэг, бадаг хэсэг, дахилт хэсэг, мөн соло хэсгийг зааж өгсөн. За хэрвээ та хоёр гитар дээр тоглох юм бол мэдээж солог тоглож болно. Мөн та бүхэндээ бонуслоод нэвтрүүлгийн төсвөл хоёр банцан гитар дээр тоглож байгаа бол нэг банцан гитар нь жишээлбэл ингэж тоглож байгаа. Нөгөө гитар маань яг интро шиг адилхан бас тоглож болно. Гэхдээ цааш нь жоохон функц нь өөр.
За сайн тогтоод хараад аваарай. За ингээд та бүхэндээ 440 гэрс нэвтрүүлэг цоо шинэхэн дугаараа хүргэж дуслаа. Энэ бол UB Night нэг өдөр байлаа. За ингээд Giant 11 DJ гитар сургуулийн төв та бүхэндээ эрхлэн зориулж бэлтгэж хүргэж байдаг 440 гэрс нэвтрүүлэг яг энэ өдрийнхөө яг энэ цаг минутад 7 хоног бүр яг энэ өдрийнхөө энэ цаг минутанд та бүхэн хүрч авах болно. За ингээд дараагийн цоо шинэ дуунуудаар юу змээрэн санал хүсэлтэй Giant 11-ийн пэйж рүү хүргээрэй. Баярлалаа бүгдээрээ бака.